За тойрогт нэр дэвшигчтэй хувьд бол мэдээж тухайн тойрогтой хамгийн өндөр нэр хүндтэй олон түмний саналуудыг илэрхийлж чадах тийм л хүмүүс нэр дэвшиж байгаа тойрогт бол тий. За жагсаалтанд бол ер нь хамгийн гол нь бид ч одоо үндсөөлөл өөрчлөлтийг хийсэн. Улс төрийн намын хуулийнхаа өөрчлөлтийг хийсэн. Сонгуулийн өөрчлөлт хийсэн тийм хүмүүс. Энэ дээр 3 зарчим барьж байгаа. Нэгдүгüүрт нь бол одоо жагсаалт хамгийн гол юм нь нийгмийн нөгөө захиалга буюу нийгмийн төлөөлөл байх хэвээр. Боловс сурвалж ч юм уу, эрүүл мэнд ч юм уу, тэ нийгмийн төлөөллийг одоо бид нар заавал хангах хэвээр. Ингэж хамгийн чухал хамгийн том юм энэ байх хэвээр. Тэгэхээр манай нам бол хамгийн гол нь тийм шалгуур тогтоох хэвээр гэж бодож байгаа. Одоо бус намуудын өмнө манай нам ч өөр нэг үүрэг хариуцлага хүлээсэн нам шүү дээ. Тийм учраас бол хамгийн том одоо ийм захиалга буюу экспертийг одоо тогтоох хэвээр гэдэг юм зарчим өгөөд сандж байгаа. Намын жагсаалтанд орно гэж таныг хувь тогтгосор гэдэг нь тэгж яригдчихсэн. Та ер нь жагсаалтанд орно гэж байгаа юу? Тойрог дэвшчихье гэж бодож байгаа юу? Тогтгосор гэдэг нь ямар хүмүүс байна? Тий. Баг байна гэсэн мэдээлэл байна. Тий, нэгдүгээрт бол би өөрөө бол жагсаалт нэр дэвшихгүй. Тий, тойрогоор нэр дэвшнэ. Тий. За хоёр дахь нь бол ер нь бол нөгөө нийгмийн захиалга явж байгаа. Тэр захиалгыг бид нар биелүүлэх хэрэгтэй. Нийгмийн захиалгатай хамгийн гол нь намын гишүүдийн дэмжлэгийг хүлээж авахгүй юм шүү. Намын удирдлагууд юм байна. Нийгмийн захиалга гэдэг чинь одоо нам биш юм уу? Эсвэл янз хүмүүс орж ирээд шүү дээ. Энэ төлөөллийг яаж хангаж байгаа вэ? Гэхдээ яг тэр юм шүү дээ. Ерөөсөө нийгэм өөрөө хүлээж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо юу гэдэг одоо багш нарын төлөөлөл заавал байх хэрэгтэй. Тэ? Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл байх хэрэгтэй. Ажил дүрийн танхимын төлөөлөл байх хэрэгтэй. За одоо юу гэдэг малчсын төлөөлөл байх хэрэгтэй гэдэг. Энэ нийгмийн төлөөллийг бид нар хангах хэрэгтэй гэдэг юм л зарчим байна. Намын удирдлагуудаас энэ хурцаалтанд орж байгаа нам одоо жагсаалтаа тэргүүлж байна. Гэхдээ яг одоо л удирдах зүйл хуралдах гэж энэ дээр бид нар 14 цаг зарлагдсан удирдах зүйл хуралдаж чадахгүй 18 цаг хүрээд байгаа шалтгаан юу вэ? Дотроо бас зүйл хуралж чадахгүй биш л дээ. Нөгөө хүмүүстэйгээ уулзж जैन, зохион байгуулалтаа хийж जैन. Энд ямар нэгэн тийм янз бүрийн шалтгаан байхгүй.